Өрх бол эдийн засгийн нэг том институт гэж ярьдаг. Институцийн онолоор бол өрхийг одоо эдийн засгийн маш том субъект гэж тодорхойлдог. Энэ өрхөөр бол эдийн засагт урсж байгаа мөнгө орж гардаг ийм том субъект. Нэг талаасаа хэрэглэгч, нөгөө талаасаа бас үйлдвэрлэгч гэж хэлдэг. Орлого, зардал, төсөв гэхээр. За тэгэхээр улсад төсөв байдаг, аж ахуйн нэгжид байдаг, хувь хүнд өрх гэрт байдаг гэлээ шүү дээ. Тэгэхээр тэдний бүх хүндэх асуудал нь ерөөсөө л энэ хоёрын хүрээнд байдаг. За тэгээд төсөв гэж юу юм бэ гэхээр Монгол банкнаас гаргасан тайлбар, эдийн засгийн тайлбар тол дээр бол улс орон байгууллага хувь хүний орлого зарлагын төлөвлөгөөг төсөв гинэ гэж тодорхойлцсон байгаа. За ер нь тэгээд одоо өрхийн төсвийг хөтлөх гэдэг юм уу, зохион байгуулах, одоо удирдахын ач холбогдол юу юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Энийг ойлгоцсон байхад хүмүүс хар аяндаа төсвөө хөтлөөд удирдаад менежмент хийгээд явцдаг. За төсөв бол ерөөсөө л ийм тогтвортой, стрессгүй, аз жаргалтай амьдрах гол хэрэгслэл гэж ойлгож байна. Тийм. Тэгэхээр зэрэг тогтвортой, аз жаргалтай, аюулгүй амьдрахыг хүсэж байгаа хүн болгон, хүсэж байгаа аж ахуйн нэгж болгон, улс болгон, төр тийм ээ төсвөө удирдах ёстой гэж ойлгоно. За төсвөө мэдж байгаа үед бол мөнгө хаана яваагаа мэддэг, ямар хэлбэртэй байгаагаа мэддэг. Төсөв одоо ямар байх юм бэ гэхээр зэрэг хадгаламж хуримтлал хийх нөхцлүүдээ боломжуудаа олж харж чаддаг. За тавьсан зорилгондоо хүрэх тооцооллыг хийж чаддаг. Мөнгөө юунд зарцуулахаа мэддэг. Хэдэн төгрөг олж байгаагаа мэддэг. За энэ уг нь хүмүүс бодохдоо мэдж байгаа штэ гэж магадгүй. Ингээ олон жилийн туршлагаас харахад бол бас тэр болгон мөнгө хаана байгааг ч мэддэггүй, юу хадгалахаа, хаанаас хадгаламж хуримтлаа хийхээж мэддэггүй гэдэг юм уу асуудлууд байгаа учраас энэ одоо төр засгийн бодлогын нэлээд том одоо хамрах асуудалгааны шийдвэрийн гол асуудал болоод байна. За тэгээ төсөв яагаад ингээд дээрх асуудлуудыг шийдэж чаддгийм бэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр өрхийн төсөв бол амьдралын хөтөч гэж хэлж болно. Тавьсан зорилгодоо хүрэх хэрэгслэл гэж болно. За хүн болгон, айл болгон, өрх болгон зорилго тавьдаг. За тэр зорилгодоо хүрье л гэж бодож байгаа бол төсвөө удирдах нэ гэж ойлгоно. За тэгээд эхнэр нөхөр хоёрыг аз жаргалтай болгодог, үр хүүхдүүдийг эхнэр нөхрийг халуун дулаан одоо уур амьсгалтай болгодог ч гэдэг юм уу. За тэгээд одоо хүмүүс ингэж ярьдэн штэ хадгалах мөнгө байхгүй, хуримтлах мөнгө байхгүй гэвэл тэр мөнгөний чинь хаана байгааг нь хилээд өгдөг учраас төсөв чухал байдгийг шүү. Мөрөөдөл байдаг. Мөрөөдөлтөд хүрэхийн тулд төлөвлөгөө байдаг. Төлөвлөгөөнтэй хүрэхийн тулд үйлдэл хийдэг. За үйлдэл хийх юм бол одоо зорилго тодорхой болж эхэлдэг. Хэрвээ төлөвлөгөөгүй байх юм бол мөрөөдөл биелэхгүй. Зүгээр тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр л юм шийдвэрлэгддэг учраас энэ талаас нь аваад үтсэн ч гэсэн төсөв байж ээж амьдралын зорилго хэрэгждэг юм аа. Тэгэхгүй бол төсөвгүй бол зүгээр мөрөөдлөөрөө дуусна. Амьдралын зорилгон дээрээ суурлаад санхүүгийн зорилго бий болдог. Өөрөөр хэлэх юм бол энэ хоёр өөр. Амьдралын зорилго бол мөрөөдөл, санхүүгийн зорилго бол тэр мөрөөдлийг биелүүлэх хэрэгтэй мөнгөн дүн. За тэр мөнгөн дүнг мэдчих юм бол санхүүгийн зорилготой болчлоо гэсэн үг байна. За ингээд санхүүгийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөө хэрэгтэй. За энийг би нэлээд онцолж хэлмээр байна. Манайхан бол нэг төлөвлөгөөн дээр жоохон алддаг. Ерөөсөө өдөр тутмын одоо хэрэгцээг хангадаг хэрэгцээнүүд байдаг штеп. Хэрэглээнүүд хоол хүнс, хувцас унар, орон байртай байж ч хүн оршин тогтнож чаддаг гэдэг шиг төлөвлөгөө бол өдөр тутмын хэрэгцээ шүү. Энийг ингээд бариад сурчих юм бол төлөвлөгөө зохиогоод хэрэгжүүлээ сурчих юм бол амьдралын зорилгоо хэрэгжүүлээд аз жаргалтайгаар амьдрах боломж байдаг. Үгүй тохиолдолд нэлээд хатуу хилчгэд чадахгүй шүү. Амьдралынхаа зорилгонд хүрч чадахгүй шүү гэж хэлмээрээ. Тэгэхээр төлөвлөгөөтэй байгаараа төлөвлөгөөгөө зохиогоорой гэж. За санхүүгийн шийдвэр болохоор зэрэг ерөөсөө ийм л хүрээнд гардаг. За санхүүгийн шийдвэр гаргая гэл тэгэхээр зэрэг мөнгөтэй холбоотой шийдвэрүүд яригддаг. Орлого, зардал, хадгаламж, хуримтлал,
За хуримтлалын дотроо хугацаатай хадгаламж юу, хувьцаа юу, бонд уу гэд. Тэгэхээр санхүүгийн шийдвэр гэхээр нэг том юм гаргана гэж ойлгож болохгүй. Ерөөсөө л орлогоо яаж нэмэгдүүлэх вэ? Орлого яаж олох вэ? Зардлаа яаж оновчлох вэ? Юу хэмнэх вэ? Хадгаламж хуримтлалаа яаж хийх вэ? Хувьцаа, бондын хөрөнгө оруулалт яаж хийх вэ гэдэг дээр л хүмүүсийн гаргадаг шийдвэрийг санхүүгийн шийдвэр гэж хэлж байгаа. За орлогын нэг онцлог хэдийн шинж байна. Хувь хүн өргөхгээр бусад одоо субъект болгонд юу өөр вэ гэхээр орлогын хэмжээ бол өөр, ам бүл өөр байна, нас өөр байна. Тэгэхээр орлогын хэмжээ бол өөр, орлого олох арга зам нь өөр байна. Зарим нь одоо бизнес хийж гэн, зарим нь одоо бусад хөдөлмөрүүдийг эрхэлж гэн тэ. За орлого хөдөлмөр дээр шудрах хөдөлмөр бизнесийн ашиг болж орж ирэх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Дээрээс нь орлого бол хизээд хязгаартай гэдгээрээ онцлог шин чанартай байдаг. За тэгээ би энэ орлого зардлын талаар хэлбэрүүдийг бол энэ бичлээ харуулж байна. Та нар минь намайг хэлээд явахаар надад энэ орлого байгаа юу? Энэ зардлыг би гаргадаггүй гэж бодоо сууж байгаараа. За цалин хөлсний орлого байна, бизнесийн ашигын орлого байна, хонжир цуглаа бооцоо тоглоомынх байна, хөрөнгө оруулалтаас орлого байна, шагнал байна. За тэгээд түрээсэлдэг ч юм уу өөрийнхөө эд хөрөнгийг түрээслэх замаар ч юм уу орлого олж болно гэд одоо бусад орлогонууд бол байгаа. За зардал гэхээр зэрэг одоо өдөр тутмын нөгөө хүнсний тийм ээ хувцасны, орон байрны, зээлийн гэл бүс зардлууд бол байгаа. За тэгээд эднэрийг удирдахын тулд ангилж сурна. Одоо удирдах тухай бид нэр ярьж байгаа. Тэгэхээр удирдахын тулд эхлээд ангилна. За орлогыг яаж ангилдаг вэ гэхээр зэрэг тогтмол орлого, хувьсах орлого гэж ангилж байгаа. Тогтмол орлого гэдэг нь болохоор үнийн дүнгээр тогтмол байж болно. Авдаг хугацаагаараа тогтмол байж болно, тийм үү? Давтамжаараа гэсэн үг. За хувьсах зардал гэхээр зэрэг тухайн цаг үед олдсон байж болно. Хэмжээ нь одоо өөрчлөгдөж орж ирж болно. Тохиолдлын шин чанартай орлогонууд байж болно. Тэгэхээр эднэрийг орлогоо бүртгээд явж байхдаа дараа нь удирдахдаа нэгтгээд дүгнэх ёстой. Миний нийт орлогоны тэдэн хувийн тогтмол байна. Тэдэн хувь нь бол хувьсах байна гэд. За тэгээ миний өгөх зөвлөгөө бол ямар ч байсан багч байсан гэсэн тогтмол орлоготой байгаарай. Манайхан зарим нь юм байдаг. Тогтмол орлого байхгүй бүл цөл том орлогонууд орж ирдэг. Яг болно сайн байна. Гэхдээ миний өгж байгаа зөвлөгөө бол багч гэсэн тогтмол орлоготой байгаарай гэж. За энэ дээр орлогынхаа төрлүүдийг бас ахаад бичсэн. Тэгээ бүртгэхдээ ер нь бүртгэх ёстой. Бүртгэхдээ бол яг ингээд юу эний хаанаас орж ирж байгаа орлого вэ? За эмээ өвөөгийн дэтгэр хүүхдийн мөнгө тийм ээ. За өшөө авсан өв байж болно, уралдаан тэмцээний шагнал байж болно, тэтгэвэр байж болно, тэтгэмж байж болно. За хүүний орлого байхад л хадгаламжийн хүүний орлого, ногдол ашиг, түрээсийн орлого янз бүр. Тэгэхээр одоо миний өгж байгаа зөвлөгөө бол орлого гэж бичихтэй энэ хэлбэрүүдээс аль нь байгаа юм бэ гэдгийг тэмдэглээ явуучих юм бол тэр маш их одоо юу өгдөг, урам өгдөг. Тэгээд далимдуулаад хэлэхэд тоо бол хамгийн үнэнч байдаг. Тэгэхээр тэр бичээд явна гэдэг чинь, бүртгээд явна гэдэг чинь, тоог харж яана гэдэг чинь өөрийнхөө нөхцөл байдал дүр зургийг олж харах боломж бүрдүүлж байна гэсэн үг. За зардлыг бас ангилна. Зардлыг бол заавал шаардлагатай юу, эсвэл хүслөө гэд тийм ээ. Эсвэл гарах давтамжаар нь хэмжээнийх нь өөрчлөлтөөр зориулалтаар нь ангилж явдаг. Тэгээд зардлын зориулалтыг өргөхтөр бол хэрэглээний сагсны зардлын бүлгээр нь аваа явуулах нь зүгээр байдгийг. Тэн дээр бол хүнс гээл тэгэж чинь махан бүтээгдэхүүн, сүүсүүн бүтээгдэхүүн, ундаа ус гээл явцдаг. Тэгээд ер нь удирдна гэдэг чинь энэ ангиллыгаа их сайн хийж сурах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Ангиллахгүйгээр одоо удирдах тухай ярихдаггүй. За тэгээ энэ зардлын энэ ангил дээр нэг анхаарах юм байгаа. Та нарын гаргаж байгаа зардал чинь зарим нь орлого оруулдаггүй зардал байгаа. За ингээл идэж явах юм авлаа, идлээ уулаа, эрүүл биндээ дэмжлээ. Ингээд шууд бол орлого оруулахгүй ч гэсэн оруулна тий. За шууд орлого оруулахгүй. Харин бусд нь хараа даатгалын хураамж, хөрөнгө оруулалт, хадгаламж, үнэт зүйлсийн худалдан авалт энэ төр бол дараа нь орлого оруулдаг. Тэгэхээр би юуг зөвлөдөг вэ гэхээр зардал дотроо орлого оруулдаг зардлынхаа хэмжээг нэмэхийг эрмэлзээрэй гэж зөвлөж байгаа. За хуримтлалын хэлбэр янз бүр байж болно.
За үл хөдлөх хөрөнгө бол хуримтлалын хэлбэр. За үнд цааснууд байна, хувьцаа, бонд тийм ээ. За тэгээд мөнгө өөрөө хуримтлалын хэрэгсэл. За тэнд урлагийн бүтээлүүд байж гин. За тэгээд үнэт эдлүүд байж гин хүний. За ингээд хуримтлалыг заавал банк санхүүгийн байгууллагад ингэж хадгалдагаараа биш, үн цэнэнд цаашаа өсдөг эд баялагт хуримтлалаа хийж явах хэрэгтэй гэж бас зөвлөж байгаамаа. За тэгээд санхүүгийн боловсрал гэдэг бол мөнгөө удирдах ухаан. Мөнгөө удирдах ухаантай байвал санхүүгийн боловсралтай байна гэсэн үг. Тэгээд биднэрт байдаг алдаа юу гэдэг вэ гэхээр зэрэг өрлөгөн, тооцоогүй, хуримтлуулдаггүй, хэрэгцээгүй зүйл худалдан авдаг, хүн дагаж дуурайж худалдан авалт хийдэг, төлөвлөгөөгүй худалдан авалт хийдэг. Зөндөө бас нэг тийм алдаанууд бол байна. Тэгэхээр бидний яриад байгаа зүйл бол энэ алдаануудыг л засуулах гэж л ярьж байгаа. Тэгээ хүн алдчихий сурдаг. Тэгээд алдаанаасаа суралцаад явсан хамгийн ухаантай байдаг. Тэгээ энэ дэр нэг үг байгаа л да. Мөнгө таныг удирдаад байна уу? Та мөнгөө удирдаад байна уу гэд асуудыг. Тэгэхээр бодоод бас дотроо дүгнэлт хийгээрэй тийм ээ. Тэгээ энэ дэр нэг жишээ байна л да. Орж ирээгүй орлогоноосоо юу худалдаж авах вэ гэж бодож идэг хүмүүс байдаг. Жишээлх юм бол цалин буун юу авах вэ гэд орж ирээгүй байхад нь тийм бодол явж байгаа бол санхүүгийн боловсралгүй байна гэж өөрийгөө дүгнээд мөнгөө удирдахдаа их анхааралтай байгаарай гэд. За тэгээ сард олсон мөнгөөрөө амьдрч чадахгүй байгаа хүн дараа нь орлого нэмэгдэхэд амьдрч чадахгүй шүү гэж одоо бас анхааруулж хэлж байгаа. Тэгээ би энэ дээр нэг 500 мянган төгрөг, 501 мянган төгрөг, 499 мянган төгрөг гэд бичсэн байгаа. Энэ юу хэлж байгаа юм бэ гэвэл их товчхондоо хэлэх юм бол цалин 500 мянган төгрөг ч юм уу байлаа гэж бодоход 501 мянган төгрөг зарцуулж байгаа бол асуудалтай шүү, хүндрэн шүү. Харин 1 мянган төгрөгийг хэмнэн чадж байгаа бол 499 мянган төгрөг хэрэгжилж агаад 1 мянган төгрөг цаанаа илүү гаргаж чадж байгаа бол ирээдүй байна шүү гэж хэлэх гэж байгаа. Мөнгөө удирдах аргууд дээр хамгийн эхлээд бүртгэхгүйгээр удирдах тухай ерөөсөө ярихгүй. Тэгэхээр бүртгэхэд хэцүү биш. Харандаа цаас авлаа, дэвтэр авлаа, он сараа тавилаа. Өнөөдөр ийм орлого олсон, ийм зардал гаргасан гэхийг бүртгэх гэж хэлээд байна. Бүртгэснийгаа нэгтгэснийгаа дүгнэн, шинжилнэ, төлөвлөн, хянана. За ийм дэс дарааллаар явж явах юм бол мөнгөө удирж байна гэж ойлгоорой. Зүгээр бүртгэдэг штэ. Манайхаа ингэж ярьдаг аах. Бүртгэдэг юм аа. Тэгээ ямар ч нэмэр алга гэд. Ягаад гэвэл арайхыг хийхгүй учраас үр дүн гарч ирэхгүй байгаа байхгүй. Бүртгэх бол эхний алхам шүү. Тийм. Тэгээ бүртгээд нэмэр алгаа би сайжрахгүй байна гэж бодож байгаа бол ингэж одоо юу яаж ойлгоорой. Тэгээ хамгийн сүүлд миний хэлхийг хүсэж байгаа юм бол төсвөө удирдах, мөнгөө удирдаснараа эрхчлөөний мөнгөтэй болно. Мөнгө та нарын төлөө ажиллаж эхэлнэ. Хамгийн сүүлд нь аз жаргал бий болдог. За тэгээд үр дүн нь тун удахгүй гардаг юм шүү гэдгийг хэлээд хичээлээ дуусгахыг хүсэж байна.